Ялагч бүдүүнгээр бооцоогоон өөрийн болгоно. Үүний дараа бяцхан жаалхуу олон хүмүүсийн дундаас гарч ирээд өөрийн бүтээсэн роботороо тулдмаар байгаагаа хэлдэг. Халаасан дах мөнгөө бүгдийг нь бооцоонд өгөөд тэр өөртөө итгэлгүйхэн байрлалан эзлэнэ. 2 секунд өнгөрөөгүй манай үгээр робот салаад унчихдаг. Тулаан хитрхи хурдан болж өнгөрсөн болохоор жаалхуу дахиад тулдмаар байгаагаа илэрхийлэн халааснасаа нилээд их хэмжээний мөнгө гаргаад ирнэ. Ингэснийхээ дараа нөгөө хүү гэмгүү царайныхаа ардаас хурдхан 2 дахь хүнээ дуудаж гаргаж ирээд роботынхоо нууц тохирохоог идэвхжүүлдэг. Энэ байж боломгүй юм. Би ч гэсэн чам шиг гайхчил байна. Анхан суралцагчдын аз. Өрсөлдөгч том битэй эрэхтэй доромжлуулсан мэдрэмж авсан болохоор өөрийн залуустаа жаалхүүг сургаад өгөхийг даалгав. Энэ үед манай хүүгийн ах Тадаши мопедтэй гинэт гарч ирээд дүүгэн сундалаад тэндээс зугтаж чаддаг. Ингэж явахдаа Тадаши хиро тандаж чи өөрийн авьяасаа ийм хогийн зүйлд яаж үрж чадж байна хэмээн загнах боловч өнөөх нь тоож байгаа ч юм байхгүй олсон мөнгөндөө сэтгэл санаа нь ханчихсан явж байна. Манай хоёр зугтаасаар аюулгүй газарт хүрдгийн даваан дээр цагдаа нарт баригдчихдаг. Тэдний аавга ихч болох Кейс хүүхдүүдийн цагдаагийн хэсгээс салгаж аваад чихнээс нь чирсээр гэртээ эргэж ирнэ. Тэр 10 жилийн туршид энэ хоёр хүүхдэд ээжиг нь байхыг хичээсээр ирсэн ч өөрийгөө маш муу ээж гэж боддог юмсан. Тэдний эцэг их нас барснаар хөөрхий эмэгтэй хоёр хүүхэдтэй болчихсон. Гэртээ ирснийхээ дараа хиро юу ч болоогүй юм шиг дахиад л дараачийн тулаана хийх газраа хайж эхэлдэг. Тэр нар жаргацсан байхад дахиад л гэрээсээ орох талаар бодож худлаа шалтдаг ахтаа хэлнэ. Би чамайг үргэж өгье. Нэрээ юу? Би чамайг явахыг чи оргиж чадахгүй ч өөрийн дураар чи явуулахгүй шүү. Тадаши дүүгээ хүргэж өгөх нэрийдлэр тэрнийг өөрийнхөө сургууль дээр авчирна. Тэгээд лабораторинд түнд үзүүл шинжлэх ухаанд үнэн голоосоо дурлсан ажлын хамтрагчдаа тэрэнд танилцуулдаг. Өөртөө хитрхи итгэлтэй Гого гэх нэмэгтэй захилгаан